тэр Богдановыг Элбегдор Жиренченовын одоо хатгалгаар нөгөө Семеновын цагдаагийнхан бариад авсан юм шиг. Тэгээ барьж яваад нөхөрт ирүүшүүл тулгасан чинь өөд нь бие муутай өнгөж байгаа шорон насаар. Тэгсэн тэр нь борон өнгөрний дотны найз байжээ. Тэгээ борон тэрнийг сонсчоод уурлаад тэгээд нэг салаа зэрэг явуулсан байдаг. Очоод тэр Ирэнчэнэ гэдэг нөхрийг нухаад иргээд. Тэгээд тэр үед чинь нөгөө зураг нь байхгүй, гэрэл зураг нь байхгүй. Одоо чивэтийг сайхан гэрэл зурагтай. Тэгээд ямар хүн байдгийг гэсэн чинь нэг иймэрхүү сахалтай хүн байгаа гэж зааж өгöd явуулчихгүй. Тэгт нь одоо тэр үед Ирэнчэнэ мэдчихсэн юм уу, мэдэхгүй юм уу сахалгаа усцсан баг. Намын 3 дугаар их хуралдахаас өмнө тэр чинь 6 сард билүү Монголын хөгжлийн зам чөлөөний өгүүлэг маань хүн сонинд хэвлүүлж тавьсан. Тэгээ тэр өгүүлэг дээр маань хүн ерөөсөө Монголын одоо цаашаага явах зам болвол бүгд найрамдах улс байгуулад зөвлөлт маягийн одоо тийм тогтолцоотой болох явдал юм а гэж. Данзан тэмдэнд орхуйцсан. Тэ? Данзан болд орхуйцаа тийм байдгүй маа. Юу яриад байгаа. Энэ бол бид нар анхны ардын намын нөхдийн анхны баталсан ирмэлцэх 10 зүйл дээрэл байна. Тийм зөвлөлжүүлэх асуудал одоохондоо байхгүй шүү гэдэг. Зөрчил тэндээс эхэлсэн. Хэн зөвлөлтийнхэн бол энэ Элбегдорч ер нь эвгүй нөлөөтэй болчлоо. Гэт мань хүнийг сармжуулах зорилгоор Рыскуловыг хүрээнд авчирсан баг. Өсөлт гаргаж хэлэхдээ дахиж Монголын хэрэгт бити оролцуулаарай гэж. Тэгтлэн залхаас баг. Тэгээд тэр алдарт үг хэлсэн ба шүү дээ. Тэгээ мань хүн чинь буцахтаа согтуу гомдож штэ монголчуудад хүн ирээд ингээд өөднө татах гай тэгээс ховсголт нь зүтгэхэд өвчнөө юм болж ах чинь аваа үгүй болчдаг. Тэгээ та нар мэдхгүй л үү да та нарыг бүгдэр ингэж нухах байсан юм. Би тулдаа ингээ хамгаалж ирсэн байхгүй юу гэж хэлсэн мө. Тэгэхээр тэр коммунист биш. Тэгээд яг мань хүнийг буцаад очингууд нь Улаан профессорын институт гэж байсан л та. Одоо ухуулагчд бэлддэг. Тэгээ тэр институтэд байлгаж байгаа дараа нь Күүтвийн багшаар нэг хэсэг байлгаж байгаа. Тэгээ мань хүн чинь очицсан өнөө бас бүрээдэх хэрэгт оролцох гэж их явсан. Зүгээр гэж чадахгүй л дээ энэ чинь. Сайн байна уу сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Farm. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхалтаа байнга зүүж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чөдрөн болон ансны шүс угаарай. Denk Farm. За, уламжлалсаар сар болгоныг түүхэн эрхэм түүхэн хүний талаар намтар явдаг. За, энэ удаад бас Монголын 20 дугаар зууны түүхэнд бас нэлээд нөлөөтэй. Заримдаа одоо богд ч юм уу эсвэл богдхан бол 8 дугаар богд болон баруун өнгөрн эсвэл одоо өвөр Монголын зүтгэлтнүүдээс ч илүү замдлаараа нөлөө үзүүлсэн гэж шилж болох нэгэн том улс төрийн зүтгэлтний тухай ярина. Бараг энэ зургийг хараад хүмүүс гадарлах бол яадаг бол хүний нь бол арай танихгүй л байх. Гэхдээ ерөнхийдөө бүрээд хүний тухай байна гэдгийг ингээ харахад бол гадарлах байх л та. Ааха. За энэ бол Элбегдор Жиренчэнэ гэдэг хүн байгаа. Өнөөдөр тааврын нэвтрүүлэг шиг юм байна. За энэ хүний бараг нөгөө хүүхэд багнаас хувийн амтраас нь эхлүүл удам угсаанаас нь эхлээд ярил юм лөө. Ер нь Элбегдор Жиренчэногийн тухай ярья гэдэг санаа ягаад төрсөн бэ гэхлээр эн чинь социализмын үед жоон гээгдээд буруудаад гээгдээд тэгээд алга болцсон нөхөр сүүлийн үед бүр нөгөө тийш нь эргүүлж гээгдүүлээд ч манай сүүлд нөгөө Долоон бурхан харавдах хөвчлөөний кинон дээр яваал Монголын хувьсгалчдыг нэгээр нь танилцуулаад байгаа нөхөр чинь энэ болж таарад байгаа шүү дээ. Энэ зүгээр байгаагүй л дээ тэр улс төрийн зодоонд оролцож хүн амтны аймаг бүрлгэх асуудалд үүрэг гүйцэтгэсэн хүн бол мөн.
Тэгэхдээ тэр кинонд гарч байгаа шиг ингээ буу орчоод яваад устгаад байсан бас хүн биш. Тийм болохоор зэрэг ер нь энэ яг ямар учиртай хүн байсан. Юу хүсэж ийсэн гэдэг талаас нь өнөөдөр нэг яриё гэж бодсон. Юу ухсагарл яг одоо юу энэ ч одоо Монгол хүн бол бүрээд л да эн чинь за 1888 онд Бурятын Баргузин аймгийн Хялган тусганд Баргужин тий Баргажин одоо Баргузин гэж одоо орсоор нэрлээд байгаа тий Баргажин төхөм гэсэн үг шүү дээ. Манай монголчуудын багтлахаараа очиж цугтдаг газар. Тэнд Балганова Балган гэж хүний одоо хүү болж төрсөн. Тэгээд дараа нь чинь ээж нь дараа нь нэг Ринчино гэдэг хүнтэй суугаад тэгээ энэ чинь Элбэг дорж Ринчино болчихсон ийм хүн юм байгаа. Харьцангуй их бага наснаасаа эхлээд энэ боловсрал хөөцөлдөж явсан нөхөр. Тэр үлэрч нэлээд залуу орж илээ. Тэ хүүхэд байхдаа орж илээ. Тий, ер нь тэгээд яг нөгөө тэр үед чинь юу штэ Сибирь чинь нөгөө нэг хувьсгалчдыг цөлдөг газар. Ер нь бол. Тэгэхээр зэрэг ер нь энэ Сибирьт одоо Бурятын нутаг мөтгт бол айгүй олон хувьсгалчд цөлөгдөж очсон. Тэгээд тэр чинь нөгөө төвөөс ирсэн одоо энэ Сибирьт байгаа нөхдүүдийг бодох юм бол бас боловсрал юм үзсэн харсан толгой илүү хүмүүс очиж байгаа шүү дээ. Тийм учраас тэн дотроос чинь янз бүрийн сургууль соёл зохион байгуулдаг. Тэгээд тэр сургууль соёл дээр хувьсгалт дугуулan могуулангаа хичээллүүлдэг. Тийм юмнууд бол нэлээд юу байсан. Тийм учраас мань хүн бол бүр бараг юу ах шүү. 14-5 тагаас цөлгөнд очсныг социал демократ Мальцев бүлүү тэр нөхрийн дугууланд л ороод одоо хувьсгалын үзэл санааг сурсан гэхүү дээ. Гэхдээ большевик бас биш штэ. Хувьсгалч чинь тэр үед олон янз байсан. Народникууд байсан. Эсерүүд байсан. Эсерүүд гэдэг чинь социал революцийн яриуд гэж. Тийм ээ. За большевикууд, меньшевикууд энэ чинь их олон хүмүүс байсан. Тийм учраас мань хүн бол их янз янзын одоо хүмүүсийн нөлөөнд ор энэ тэнд орсон нөхөр байна. Тэгээд дараа нь тэр чинь юуны 1905 онд бас тэр юунд Улаанбаатарт байгуулагдсан нэг тийм техникийн сургуульд элсэж орсон. Тэр сургуулийн бас нэг тийм цөлөлгөнд очисон нэг хувьсгалч. Одоо санаачлаг гаргаж Акун цов тий. Тэгээд тэр гимназид илссэн байхгүй. Одоо ингээ гимназ гэдэг одоогийн хүмүүс ойлгохгүй гэж магадгүй. Ер нь бол мэрэгжлийн сургууль төвлөрлийн төвдөл илссэн юм л дээ. Өмсөд тий. Та нарын үед бол өмсөд гэх баг. Маний үед бол темс гэдэг байлаа шүү дээ. Тэгээд тэр үеэсээ эхлээл ер нь хувьсгалт үйл ажиллагаанд оролцоод байсан хүн л дээ. Сайн тэр 5 он гэдэг чинь 13 4 хүүхэд байгаа байхгүй. Тэгээд устрын клуб биш өрхөө юм аашаа 17 5 он. 88 он төрсэн юм шүү. 88 он төрсэн. Тэгэхээр 1905 онд чинь 17 таа тийм ээ. Тэгэхээр бас юм боддог болчихсон. Тэрнээс өмнө бас нэг устрын клуб байсан гэд намтар дээр нэг байгаа дэлээ. Тэр хэр бодтой. Хүүхэд байхдаа. Тэр хүүхэд байхдаа гэдэг нь тийм яг энэ чинь 15 таа. За. Тэр чинь социал демократ хоёр нөхрийн байгуулсан бүлгэнд. Архангельский Майер гэж. Тэгэхээр социал демократ гэдэг чинь одоо бас бүүмэд одоохондоо нөгөө Оросын социал демократ намд нь большевикууд, меньшевикууд гэж ялгарч амжаагүй байсан үе шүү дээ. Тэр чинь 1900 4-5 оны үеэс эхлээд большевикууд, меньшевикууд бол салж байгаа. Одоохондоо бол бүгдээрээ нэг савнд явж байгаа улсууд. Тэгээд ер нь бол хүүхдээсээ эхлээл нэг тийм юмд явсан нөхрөлдөө. Одоо Элбэг дорж Ринчино гэдэг хүний залуугийн зураг нэ. Ийм сайхан залуу байжтэй. Тэгээд ийм үед энэ Петербургийн их сургуульд орсон юм байна. Энд чинь ингэж энд тэнд явж байгаа. Тэгээд эн чинь бас сүүлд нь меньшевикуудын бүлгэмд бас орчт юм аа. Тэгээд нэг алдартай жуулчин аялагч Батанин гэж хүн байсан шүү дээ. Монголын тухай бас ном бичсэн.
тэр ботанитай бас танилцаад. Тэгээд ботанин бол мань хүний гэж наад марксизм хай. Чи одоо энэ юу яа? Чи одоо бүрээд хүн байна. Монголынхон одоо соёл моёл илтгэв дий юмэг судал гэдэг. Тэгээд мань хүн чинь юу яасан байгаа. Томскийн технологийн сургуульд очиж илсээд. Тэгээд дараа нь Петербургийн их сургуульд хууль зүйн ангид орсон баг. Тэгээд тэр үедээ бол мань хүний марксизм илдэв юм орхиод жоохон тийм угсаатны зүүн судлал модлол тэрлүү хазаагаад эн чин тэр үедээ юу байсан баг шүү. Хинтэй үлээ хамтраад бүрээд латин үсэг зохиосон шүү. Бас. Тий. Оюут байх та. Тэгэхээр зэрэг бас мань хүн чинь юу байсан баг. Тэгээд 1915 онд Оросын сангийн яамны сайд Витте, Сергей Юрьевич Витте гэж хүн байсан. Тэр хүн Монголд экспедиц аялуулах болоод юунаас Ирхүүгээс хаалган урах төмөр замын маршрут зурах. Тэгээд тэр экспедиц явхад хэлмэрчээр нь элбэгдэрж ирэн чинь явж байгаа. Энд чинь нөгөө монгол хэлээ улам сайжруулад яхаа бүрээд аялахтай л ярьдаг байсан баг. Тэгвэл монгол хэлийг сайжруулад эн чинь нөгөө юу яаж байгаа юм чи нөгөө угсаатны зүгөө судлаад монгол үсэг мүсэг зохиогоод эн чинь хөрхөө янз янз юм үзээд яваад байгаа юм чи. Тэгээд тэр экспедицээр ирсэн чинь Богдын засгийн газраас газарчаар нь сангийн яамны татврын албаны түвшмэл солийн данзан гэдэг үнийг томилоод өгсөн баг. Тэр үе солийн данзан анх танилцсан байна. Тэгэж анх танилцсан. Тэгээд аваас олоогүй энэ хоёр чинь нэг мөнгө төгрөг маргаанд орж булаац хоорондоо хэрэлдсэн барьсан энэ их янз янзын тэр баримт байхгүй шүү. Тийм яриа байдгийн. Гэхдээ яг нь ер нь нэлээд гайгүй танилцсан гэсэн үг л дээ. Тэгээ бас тэр чинь юу яасан байгаа. Бас ном бичсэн байгаа. Монгол бөөгийн уламжлал, Монголын эдийн засгийн бүсүүд гэдэг. Энэ Петербургийн их сургуулийн оюутан гэдэг чинь бас л гайгүй л одоо чаггүй боловсралтай. Одоо тэр үедээ Монголд бол Харвард, Стэнфорд төгссөн хүн ирж штэ тий. Тэр та 15 оноос өмнө тэр чинь оюутан багтаас нэг шоронд ороод авсан юм шүү. Устрын хэрэг. Тэгээд тэр чинь нөгөө хувьсгалт ажилд оролцож байгаад бас нэг шоронд орж үзсэн байгаа. Өө тэр бас. Тий. Энэ их янзын. Тэгээд эн чинь бас нэг тийм яг социал демократ үзэл дээр тэгэл ингээл эсээр зүүнний эсээр гэл ингээл савчаал яваад байгаа байхгүй. Коммунист болтол их зайтай болоогүй. Тэгээд мань юм чин Козлов гэдэг нэг монголч эрдэмтэн байлаа шүү дээ. Козловын одоо юу экспедицийн ягаад Козловын эхнэр Козлова бол ер нь ч нэг их сайн таньдаг. Тэрний тухай их сайхан үг хэлж ирсэн баг. Энэ бол их гайхамшигтай хүн байсан. Ажилдаа ч гэсэн их шударгын харилцаандаа их шударга тийм ийдэг сайн та энэ хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг хүн байсан энэ гэдэг. Одоо нөгөө бидний киномын төрслээд байгаа мангас чинь ерөөсөө биш үү гай. Тэгээ яг нь ер нь ингэж 1917 он болж байгаа юм да. Октябрийн социалистийн хувьсгал ялваа. За ингээд энэ үеэс эхлээд мань хүн чинь Бурятын үндэсний хороо гэж байгуулж байгаа. Бурнацком гэж. За Бурятын үндэсний хороо байгуулагдаад ирэнгүүт мань хүн тэнд ороод тэгээ тэнд байхдаа мань хүн эсэрүүдтэйгээ муудалцсан байна. Тэнд ингээ орсон хүмүүсийн ингээ бүртгэлээр мань хүнийг бол зүүн эсэр гэж нэрлэдэг байхгүй. Зүүн эсэр гэхээр тэр большевикууд руу уул нь ойртохоор юм л зүүнтэн байна гэдэг. Тэгээ мань хүн чи эсэрүүдтэйгээ муудалцаад тэгтээ үндэсний хорооны дараагаар сонгогдсон байна. Тэр залуу 29 настай гэсэн үг үстэй. Ер нь бол. Тэгэд энэ үндэсний хорооны дараагаар ажиллаж байхдаа эдний төлөөлөгчд хүрээн дэрж богдод мандал өргөх гэж үзсэн баг. За. Тэр нэгдэх тухай асуудал ярих гэдэг байхгүй. Бүрээдийг нэгдэх. Тий 17 18 оны үе чинь иргэний дай эхлээл ер нь жоохон нэг тийм бужигнаантай үед ер нь ингэжсэнээс Монголдоо нэг тийм энтер гэсэн юм л явсан байгаа. Тэгээд хэн хүлээж аваад цэрэнд орж
хичээнгүйсээ цэрэнд орж хүлээж аваад тэгээд та нарын үзэл эргэлзэл цаашаа ууштай юм байна. Тэгвэл бид нар одоохондоо ийм алхам хийж болохгүй. Ягаад гэвэл бид нар хягтын гэрээгээ зөрчиж нөө гэж хэлээд буцаасан бас тийм байгаад байгаа. Тэгэж н одоо даш самплон данчинов энтергээд нэлээ хитэн одоо тэр нөгөө бородын үндэсний хороонд орсон бүрээдүүд ирж байгаа байхгүй. Ер нь зүгээр энэ үеэс эхлээд маань хүн панмонголизмын үзэлд ер нь гулгаж орж эхэлсэн юм байна гэж харагдаад байна. Яг бол маань хүн эсэрүүдээс холдоод большевик болоогүй ийм байсан үе л дээ. Тэгээд 18 онд юу яагаад зөвлөлт засаг Сибирт унаад нөгөө Чехийн бослог гэдэг хоёул ярьж ирсэн шүү дээ. Тэгээ Сибирт унангууд маань хүн чинь нэг хэсэг нуугдаад бас нэлээд тийм идэвхтэй үйл ажиллагаа явуулсан залууч гэсэн бас нэг тийм лидер марк нөхөр болцсон байж шүү дээ. Тийм учраас баригдаж устгагдаж магадгүйгээд тэгээд нөхөр бол тэнд нууц юунд орсон байна. Тэгээд панмонголизмынхаа давлгаа нөхөр нэлийн орж явж байгаад 19 онд дагуурын өртөнд нөгөө Атман Савин өвчин дагуурын засгийн газар байгуулахад тэрэн дотор мань хүн гинт гараад ирсэн. гинт өсөрж ороод. Үгүй гэхдээ өөрөө очоогүй. За. Мань үнийг юу боловсруулалтын сайдаар ичнээ тавилаа хийсэн. Гүү тэр. Яг хөө тэнд чинь самплон голлож атсан. Тэгээд самплон бодвол одоо энэ их мундаг залуу байгаа. Энийг л одоо сайдаар тавил гэсэн болт юм шиг байна. За гих мэтийн их юу сонин юмнууд дотор бол мань хүн хутгалдаж явсан. Тэгэд ер нь нэг сахалны хэрэг гэдэг хэрэгээс болоод мань хүн большевик болсон байхгүй. Тэр Богданов гэдэг нэг бүрээдийн тухай, хоёулаа нэг бүрээдүүдийн тухай нэг дугаар хийсэн шүү дээ. Энэ үеийн. Тэгээ Богданов гэж нэг мундаг зүтгэлтэн байсан гэдээ би чамд ярьж ирсэн. Тэр Богдановыг Эльбектор Жиринчиновын одоо хатгалгаар нөгөө Семеновын цагдаагийнхан бариад авсан юм шиг. Тэгээ барьж аваад нөхөрт ирүүшүүл тулгасан чинь нөгөө бие муутай өнгөж байгаа шорон насаар. Тэгсэн тэр нь борон өнгөрний дотны найз байжээ. Тэгээ борон тэрнийг нь сонсчоод уурлаад тэгээд юу нэг салаа зэрэг явуулсан байдаг. Очоод тэр Иринчэно гэдэг нөхрийг нухаад иргээд. Тэгээд тэр үед чинь зураг нь байхгүй, гэрэл зураг нь байхгүй. Одоо чивэтээр сайхан гэрэл зурагтай. Тэгээд ямар хүн байдгийг гэсэн чинь нэг иймэрхүү юм сахалтай хүн байгаа гэж зааж өгöd явуулчихгүй. Тэгт нь одоо тэр үед Иринчэно мэдчихсэн юм уу, мэдэхгүй юм уу сахлаа усцсан баг. Хүн янз бүрийн шалтгаанаар сахлаа усч магадгүй л дээ. Тэгсэн нөгөө салаа зэрэг ирэнгүүтээ нөгөө салаа зэрэг явуулсан байна. Салаа зэрэг явуулсан байна. Тэгээд нөгөөдөл нь өөр бүрээд барьж аваа явчихгүй. Тэгээ барьж аваа яваад өгөнгүүт Иринчэно ойлгож байгаа байхгүй. Нөгөөдөл нь ч очоод тэр нь Иринчэно биш гэдэг нь дороо илэрнэ штэ. Тэгээ илрэнгүүт дахиад ирнэ нөгөөдөл нь. Тэгээ энэ удаа бол хоёр дахь удаа ирэхдээ найдвартай барьж авч нухах штэ. Тэгэхээр зэрэг нөхөр яах вэ? Тэгээд тэнд байсан нэг бүрээд Монголын юун дээр морин батальон дээр давхиж ярилцлал ухуулах хийгээд тэгээ хэдүүлээ большевикуудын талд орно гэдэг. Тэгээ батальон цэрэг дагуулад ирсэн хүний чинь большевикууд хүлээж авахгүй яадаг юм бэ те. Тэгээ тэр дундаа бүрээд монголчуудын дунд ийм хийж ийн гэдэг. Энийг гэхдээ би зохиож ярьж байгаа юм биш шүү. Энийг юуны Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын эрхлэгч Базарууг надад ярьсан шүү. Сахлын хэргийг. Базарууг ч өөрөө нэг ном бичсэн. Иринчэногийн тухай. Ер нь Иринчэног бүрээд тэг сонирхож ном бичдэг. Тэгээд эн чин яг ер нь бол улаантнуудын талд ороод за энэ үеэс эхлээд мань хүн ерөнхийдөө одоо юу гэх юм бэ большевикуудын талд байгаа панмонголист маягийн хүн болчихж байгаа. Тэр байтугай чи 20 онд Ленинд бараалхаж үзэж байгаа. 20 онд. Тий. Аквандоржиев гээд бүрээдээ хамт байсан шүү дээ. Тэрнтэй хамт Ленинд бараалгаа тэгээд Ленжи энэ бүрээд Монголын асуудлаар илтгэл бич гээд бүрээд монголч яг ерөн Сибирийн асуудлаар тэгээ эн чин зүүн зүгийн ардуудын
одоо аж төрдөг газруудад одоо Оросын коммунист большевик намын биелүүлэх зорилтуудын тухай гэсэн илтгэл бичиж Ленин танилцуулж байгаа юм. Гэхдээ энийг хинтээ хамт Агвандоржиевтэй хамт хүлээж авч уулзаад тахаар энийг бас коммунист гэж үзэхгүй байхгүй. Агвандоржиев чинь Бурятын буддизмын тэрхүүн шүү дээ. Тэр үед болоочгүй байсан баг. Тэгтээ том хам. Тэгээд юу яасан тэгээд тэгтээ яг нь ер нь бол бидэнд наашаага хүн байна энэ төр гэдэг энэ ч бас нэг жижигхэн байгуулсан гавьяатай батальон зэрэг авчирсан тий. Тэгээд ингээд юутай байсан байгаа. Тэгээд 20 оны намар нөхрийн од гэж байгаа юм да. Тэрнээс өмнө 2 асуулт. Тэр 18 онд Монголд ирэхэд богдтой уулзаж богдтой уулзаж бүр нацкомын төлөөл богд хүлээж аваагүй. Богд хүлээж аваагүй болгоомжилсан. Тэгээд ягаад болгоомжилсныг зэрэнд орчгоо их тод хэлж штэ. Бид нэр та нарын саналыг авт. Их сайшаа гууштай зүйл байна. Тэгтээ бид нар авч болохгүй. Ягтын гэрээг зөрчиж болохгүй гэдэг. Тийм учраас богд хүлээж авч уулзахгүй. Яг нөгөө ягтын хилцээр явж байсан дууссан. Тэгтээ ягтын хилцээрээр Монгол улс бол нэг ийм улс байна гэд зурцсан байж тээ. Тэр хүрээг давж бүрээдийг нэгтгэх асуудал бид нэр хөндөж чадахгүй гэж. Нөгөө талаас Семеновын засгийн газар чинь 19 онд байгуулагдсан гутаа богд руу хүрээ рүү санал явуулаад байгаа штэ. Бид нар Бурят одоо гадаад Монгол бараг өвөр Монголыг нийлүүлсэн Нармай Монгол улс байгуулна. Наашаа ирж нэгдээ гэдэг. Тэгтэн хүрээний засгийн газар бид нар чадахгүй. Үндсэл нь бид нар ягтын гэрээг зөрчиж болохгүй. Өөрөөр хэлбэл Монголын статусыг тодорхойлж байгаа цорын ганц олон улсын гэрээ байхгүй. Тэрийгэ зөрчижүүл тэгэл дараа нь яах вэ? Хаанаас ч юм урдаас ч юм уу хойноос ч юм уу зэрэг урж ир. Та нар өөрснөө зөрчсөн шүү дээ. Одоо чамайг бүрээдэд нийлүүлнэ гэдэг юм уу? Альсгүй урдаас зэрэг орж ир. Та нар өөрөө гэрээгээсээ татгалцсан шүү дээ. Одоо та нэг өвөр Монголын нэг хэсэг болгоно гэдэг. Явчих магадгүй байхгүй. Тийм учраас манай тэр үеийн засгийн газар бол маш тодорхой бодлого бариад байгаа. 20 онд Ленинтэй уулзсан гэдэг нь монголчуудаас ангуудаа нөхөртэй уулзсан юм шүү. Дандаа Монгол цустай хүн гэвэл мэдхгүй тэр бүртгэлийг надад байхгүй. Бурят монголчуудаас бол уулзсан нөхөр мөн. Энэ би бол Ринчинодооч биш. Агвандоржиев дагуулна байсан баг. Агвандоржиев ч бол большевикууд их сонирхож байсан. Тэр байтугай Агвандоржиев чинь как раз тэр Монголоор дамжаад төвдөд очиж нөлөөлөх боломж гэнтэр гэсэн айгүй олон сэдвээр зөвлөлтсгийн газартай их идэвхтэй хамтарч ажиллаад тийм ч учраас одоо 20-д оны үед чинь зөвлөлт Орос даяар сүм хийдэг нурааж байгаа үед халимаг мөрөдөд тийм болоогүй. Хамгаалаад тэр байтугай бүр буддистуудын хурал мурал гэж заскаас мөг гаргаж хийж өгөх байгаа шүү дээ чи боддоо иргэний дайны үед. Тэгэхээр тэнд бол жоохон өөр бодлого барьж исэн байхгүй. Гэхдээ тэр нь Бурятын шашныг бол жоохон хагалсан л да. Агвандоржиев бол харьцангуй шашин дотор реформатор маяг юм. Чин Ширэтлам яндар бий билүү нөгөө уламжилт шашнаа барих үзэл бодолтой нэг хэсэг байсан. Тэр хоёр чинь хоорондоо бас мөргөлдсөн тийм тал байсан л да. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. За одоо яг таны ярьж байгаа үед тэр тэгтлээ нөгөө Нармай Монголын үзэл за Семеновгийн ороод ирлээ зүгтлаа болтлаа. За ингэжсэн чинь Японууд бас нөхрийг анзарч эхэлж байгаа юм шүү. Оросуудаас гадна ер нь нөхөр Оросын талд бас үйлчлсэн юм байна. Зэрэгтэл хүн байлээ дээ энэ нь бол. Ер нь ярихтай хүн. Гэхдээ одоо би зүгээр ягаад энэ хүнийг нөгөө тийш нь бас ингээд чирээд буруу болгоод байна гэж хэлээд байгаа юм гэхлээр би одоо болтол энэ хүний намтрыг энэ тэнд ингээ гарч байгаа юм хүмүүсийг уншаад энэ хүн коммунист байсан гэдэгт итгэл ерөөс төрөхгүй. Баталгаатай ойлгомжтой юм бол пан монголист байсан. Тэр бол ойлгомжтой. Мань хүн дэрдэггүйгаач их олон өгүүлэг бичсэн. Тэр чинь юу ар Монголыг нэгтгэх байтугай нөхөрчин шинжээ минжээ өвөр Монголд бичгнүүлээд байгаа шүү дээ. Монголд ирээд боломж олдоод гэлэнгүүд.
Тэгэхээр энэ бол панмонголист бол байсан. Жоохон өөр панмонголист. Панмонголистууд чинь дотроо янз шүү дээ, тий. Хэн одоо тэрийн төгсгөл рүү л ярих байхдаа Монголоос хөөгдөд явахдаа одоо нөгөө өдөж гаргаж өгөөд ингээд согтуу арх утсан жоохон согтуу байхдаа манай ардын намынханд хандаж хэлсэн байдаг. Би та нарыг олон жил энэ коммунистуудаас хамгаалж явлаа да. Одоо өстө жинхэнэ аюултайгаар ирэндээ миний орноос тэгээд жинхэнэ та нарын бүрийг сугландаа гэж хэлээ явсан. Дараа нь нэр өстө аюултайгаар ирээ бужигнуулаад тусгасан байхгүй. Ер нь бол тэр бол тэгээд тэр хэлсэн үгийг бодохоор коммунист биш байх. Одоо юу хэмтэй үзэл бодлороо нэх коммунист хүн биш байх гэж бодогдохоор. Мэдээ цагийг дагаж намрын штэ тэр үеийн хүмүүс цагийг дагаж их намирдаг тийм хүмүүс байсан юм чинь. Мэдээж хэрэг манай ардын хувьсгалд нөлөө үзүүлсэн гол хүмүүсийн нэг нь бол мөн. Гэхдээ мэдээж ардын хувьсгалын үйл хэргийг одоо зөвлөлд орсон талаас зохион байгуулсан хүн бол Борис Захарович Шумяцкий гэдэг хүн шүү дээ. Тэр Шумяцкий энд одоо голдон зогсож байна. Скватрачуд. Дээ. Бодос Скватр хоёрын гол зогсож байгаа хүн. Энэ бол одоо Ленин их хүнд гэж үздэг. Алс дорнодын одоо хэргийн одоо гол одоо юу гэдгийг мэрэгжилтэн гэж тооцдог. Тийм ч учраас энэ ч Бородик Сталин чинь нөгөө үндэсний хэрэг эхэлсэн ардын комиссар олонготой Бородик чинь 3 хуваах гэж үзсэн шүү дээ. 3 хуваад 3 хурмж руу нийлүүлэх гэж. Тэгэхэд энэ Шумяцкий одоо Ленин дээр давхиж ороод ингэж болохгүй. Бородик ингээ хайчих юм бол Монгол биднийг үзэхээ байна. Биднийг ингэх юм байна гэж хар. Бид нар Монголыг алдчихулж Азад яаж уусгал хийх гээд байгаа юм бэ гэж. Тэгээ маань хүн бас Чичээрэн дээр орсон юм шиг. Чичээрэн тэгээ бүр Ленин захилагдсан байдаг. Ингэж болохгүй шүү. Бид нар бол Монгол бол биднэрт их хэрэгтэй цэг тэгээ ингээд юу Бородик ингээд тасчаа хийчих юм бол над монголчууд ч эсрэг болно шүү гэдэг. Тэгэхээр энэ хүн бол тэрнийхэн төлөө Сталин муугаа зуулсан л та. Тэгээ дараа нь энэ ч өөрхөө 37 онд хэлмэгдсэн шүү дээ. Цаа зарах болсон. Гэхдээ энэ хүн жишээлхэд одоо Чапаевганог хийлгэсэн юм шүү дээ. Бас том үзэл сурталж байгаа. Том үзэл сурталж. Тэгээ дараа нь Сталин чинь зууж байгаад манай нэг Иранд ч үлээ элчин сайд тишээ тэр үе чинь бүрэн эрхт комиссар бүрээсээ. Тэгээ тэрүүгээр хөөж явуулаад тэгээ дараа нь буцаад ирэхэд нэг Мосфильмийн дарга ойлгож хагаад тэгэхэд тэр Сталин Чапаев хөгжилтэй залуус тэр гэдэг кино хийлгэсэн юм л дээ. Тэгээ дараа нь нэг Орсын Гиббельс байсан байна да. Тэгээ яг кино урлагийн Гиббельс юм аа тий. Тэгээд манай нэг дараа нь цаа заргацсан. Тэгээ энэ Шумяцкигийн удирдлагын дор хэлж явсан юм л дээ. Хэн хамгийн эхлээд Данзан чой болсон хоёр очсон шүү дээ. Нөгөө Оросоос тусламж гуух ажиллаар чинь. За тэгээд Данзан чой болсонгийн араас Лосол тогсон хоёр явдаг билүү. Тэгээд тэрний араас нь Скватр үлдсэн хүмүүсээ аваад нөгөө долоочинд гэж явж байгаа. Тэгээд Данзан чой болсон хоёр очсон чинь нөгөө 20 оны 4 сард нөгөө Японд дайнд орж магадгүй гэж болгоомжлоод алс дорнодын бүгд нэг тусгаад улс байгуулсан гэдэг ярьж ирсэн. Тэр алс дорнодын бүгд нэг тусын ерөнхий сайдны Шумяцкий байсан. Тэгээд нөгөө Монголын ийм улсууд ирлээгээд Шумяцкийтэй уулзуулах гэсэн Шумяцкий болгоомжлоод энэ ч нөгөө Японтой дайнд орчихгүй гэдгээс гадна Хятадтай дайнд орчихгүй гэдэг сэдв бас байх шүү дээ тий. Тэгээ чи одоохондоо албаисаар Хятадын нутаг гэж тооцож байгаа нутгаас ирсэн нөхдүүдтэй уулзаад яаж тэр нутгийг бужигнуулах вэ гэдэг сэдвийн улсын ерөнхий сайд хилцээ суугаад байвал энэ ч бас хэцүү шүү дээ. Тийм учраас үгүй та нарт ингээ хүнээр дамжиж харьцах хэрэгтэй. Тийм учраас та нар дээр одоо таньдаг мэддэг хэл устай нутгийн хүн байвал зааж өг гэсэн баг. Тэгсэн Данзан нөгөө экспедиц цуг явсан нөхөр байгаа шүү дээ. Илбэгдэр Жиринчино гэж нэг нөхөр сайн монгол хэлтэй гэдэг. Нөгөөх нь болохоор Цэвэн Жамсранаг заасан баг. Цэвэн Жамсранаа бол мэдээж Богтанд Монгол улсын үед олон өргөгдсөн Монгол улсын үед энэ гадаад ямны зөвлөх мөвлөх гэдэг Монголд
төрийн алба хашижсэн данзан мэддэг л байсан хүн л дээ. Тэгээд тэр хоёрыг дуудуулаад Ринчино ч тэр үед хяхтд хилийн байцаагч хийжсэн байна. Хэн одоо энэ нэг бид нэр Орос руу машинаар ордог штэ. Алтан булгаар дамжаад тэгэхэд нэг Оросын хилийнхэн чинь суугаад тамгалаад идэг штэ. Лин дотор бүрээдээ сууж харагддаг штэ. Тийм их хөрлөөсөн байхгүй. Гинт төрийн албаагч болсон тавьж байгаа юм уу? Яг хөө тэгээд эн чинь яг бас нэг тийм бүрэн итгэлтэй хүн бас биш л байсан гэсэн үг штэ. Нэг дээшээ явуулахгүй ингээд энэ гэсэн үг. Жамсраанаа бол бүр агийн дэцэнд очсон бие эмчтүүлж ийн гэдээ хэвдчихсэн үед харсан баг. Жамсраанаа бол угаасаа нэг юу биш штэ. Башокирээс биш. Хоёулаа адилхан бомбонглэсдэгтэй энэ хоёр. Тэгээ энэ хоёрыг дуудуулж авчираа тэгээд нэг хоёр чинь ардын хувьсгалын одоо эхний үед бол чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм л түүхтэй. Энээс өмнө дахиад нэг түүхэн гээхдэг чинь. Одоо энэ зурган дээр чинь Ринчино нэлээд гол өргөтэй хүмүүсийн нэг дээр зурган дээр байна гэж харагдаж байна. Тий. Энээс өмнө ардын хувьсгалаас өмнөх үйл явдал дээр нээсийн зөвлөхөр чөлөө явж байгаа ш тэр нэг. Нээскигийн Мэнд үер чинь хиний Симоно үндэсгийн газрын ерөнхий сайд байхгүй. За. Тэгээд боловсролын сайдэр маань үнийг ичнээ тавьдсан гэсэн шүү дээ. Тэгээ маань хүн чинь би боловсролын сайдэр худлаа энтер гэж байгаа. Тэгээд ерөнхий сайдын зөвлөх гэдэг албан тушаал авсан. Сүүлд нь энэ хөрх нээскигийн чинь 19 хүн билүү 20 оны ирж үлээ. Хяхтад ирэхэд нь хятад барьж яваа цаацлцсан. Тийм юм тий. Яг тэр чинь нөгөө мэдээж хятадын хувьд бол хууль бус засгийн газар байгаа шүү дээ. Чи улаан цагаан ингээ хятадас эсгийн таслаад ингээм юу тусдаа улс байгуулна гэж яваад байгаа. Шөө тэрнийхэн засгийн газрын тэр хүн гэхэр чинь тийм асуудал үүснэ л дээ. Тэгснэ тэндээс гинт үсрээд хилийн байцаагч болцсон явж байгаа юм. Тэндээс чинь маань хүн чинь үсрээгүй шүү дээ. Тэндээс ягаад нөгөө барууны найзыг матаж алуулчаад. За. Тэгээд цэрэг юу нэг цэргийн ангийг уруулад улаан болгож нааш ирээ. Тэгээд улаантан болж байгаа. За. Гэхдээ улаантанда с ижиг бүхий улаантанчтай наадах чинь зүүн эсээр явсан тий. Тэгээд тэр юуны Семеновын засгийн газарт ч гэсэн хал башаад байсан. Тэгэхээр мэдээж большевикууд бол байгуулсан гавьяаг нь үнэлж байгаа боловч мань хүнд бол нэг бүрэн итгэхгүй юм байгаад байна. Гэхдээ энэ хүн чинь боловсралтай хүн байна гэж ойлгоод Ленинтэй хүртэл уулзуулаад нөгөөх нь илтгэл мэлтгэл бэлдүүлээд байгаа байхгүй. Тэр нь бас нэг сони юм ба. Тэгсэн мөртөө нөхөрт нэг тийм албан тушаал өгөхгүй тэгээд яг мэдээж баг гэрн тэр үедээ бол цаазалчаагүй нь бэдийн заяа. Ер нь бол Мосын эсэр зэсэрүүдийг бол өчнөө цаазалж ийлээ шүү дээ. 1918 онд үстэй эсэрүүдийн бослогыг дарддаг чинь. Тэр чинь нөгөө сүүлд Монголд ирж бужигнуулдаг Якоб Блюмкин гэдэг нөхөр чинь бас эсэр шүү дээ. Эсэр байсан хүн шүү дээ. Тэгээ эсэр Алексеевтай хамтарч ээж Германы элчин сайд Мейербахыг алаад тэгээ мань хүн чинь эсэрүүдийн бослогын үеэр баригдаж хиний гарта Жиржинскийн гарт очиод бишээ Троцкигийн туслах болоод тэгээ Троцки бүр энэ хүн цаазаар авах ялтай. Тэгвэл энэ ялын эх орныхоо төлөө амиа өгөх ялаар солилоо гэд өөрөө фронт руу явсан. Тэгээд дараа нөгөөдөг чинь чекист болоод алгуулсан баг. Тэр үеийн хүмүүсийн одоо түүх бол юута мапантай. Тэр дотор чи Сталин бас өөр орж байгаа шүү дээ. Бас мапантай түүхтэй анхны. Ер нь ихэнх үеийн түүх нь их мапантай. Тэгээд Оросуудын өөрсдийнх нь нөгөө конспиранси анлаар бол ер нь хууч хаант Оросын тагнуулуудыг л ингээл энэ тэнд амьд үлдээгээд ингээд дараа нь тэдний толгой дээр гараад ирсэн юм шүү. Тэрний нэг нь дахиад элбэг дарж ирэн чинь. Тэр энэ хүн зайлгалтай Оросын талгаа дээр биш Монголын талгаа дээр л гарцсан шүү. Харин тий. Сайн даач бас биш. Нэгдүгээрт энэ хүн чинь Орос хэлтэй байна. Тэгэхээр зэрэг биднийг одоо ард талуулж дэмжиж тусалж байгаа хүмүүстэйгээ холбоо өрж байгаа хүн чинь энэ хүн байна шүү дээ. Хилэмаа болоо тий. Хилэмаа болоод Ленинтэй уулзсан. Тий. Чавлсангийн орос хэл нэг тийм гавхаарч биш байсан баг.
Жанжных бол бүр таравхал байсан байлгүй дээ. Бодвол удаагүй шүү дээ. Чавс ч бас Оросд сурсан хүн шүү дээ. Бусдууд нь бол таг байхгүй шүү дээ. Орос хэл байхгүй. Тэгэхээр зэрэг тэр Оросуудтай чи холбоо барьж байгаа хүн гол хүн чинь. Хоёрдугаар чи Петербургийн их сургууль төгссөн хүн гэдэг чинь одоо энэ хэдийнхэн дунд бол базарвайнал байхгүй да. Харвард шүү дээ. Харвард чи сүлгээд бас жоохон төгсгөлсөн юм. Айгүй бол энэ нэвтрүүлгийг үзчихээд хүмүүс энэ Харвардыг чинь дандаа коммунист төгссөн байдаг. Шоолоод байна ш. Гэхдээ Петербургийн их сургууль төгссөн хүн гэдэг бол өндөр боловсролтой хүн баггүй юу? Тийм учраас бас энэ нөгөө хувьсгалчдын дунд ингээд торойж гарч ирж байгаа тэр Оросуудын нэгдүгээр дэмжлэг хоёрдугаарт эн чинь бас одоо тэр үедээ байсан хэдийнхэн дунд бол боловсролтой хүн баг. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чазган болон анзны шүүс уугаарай. Denk Farm. За ингэжсэн зөв социалист бүгд найрамдах холбоот улсын юу гэдэг л гадаад хэргийн ардын комиссариатыг Сибирийн бүсийн Азийн товчооны дарга бол авчих. Тий яг тэр үед чи өөрхий юу байхгүй. Юу гэх юм бэ? Нөгөө энэ хавийн хэргийг мэддэг хүн одоо Большевикууд чинь дунд их ховор. Энэ гэр бүл наахан Солонгос авгаад. Солонгос их нэртэй юм байна. Тий. Тэр яг тэр нөгөө тэр Азийн товчоонд ажиллаж байхдаа тэнд ажиллаж, тэнд чинь янз янз тэр товчоо чинь ганцхан Монголтой ажиллахгүй шүү дээ. Хятадтай ажиллана, Солонгостой ажиллана, Японтой ажиллана, Төвдтэй ажиллана. Тэгээд тэр улсуудыг чинь тийм цусны улсуудыг чинь татаж тэр товчоонд ажиллуулна шүү дээ. Тэгээд энэ нэг Солонгос өсгөтэй суугаад ингээд өгөж явахд гаргасан юм түүхтэлээ. 3 хүүхдээ нэг нь Монгол нэртэй билээ. Бүрээд нэг нь Солонгос нэртэй бил. Тий харин тэр чинь ээж нь өгнө шүү дээ. Тийм учиртай байна тий. Гэхдээ тэр их сонин нэр тий Солонгос нэр л юм баг та. Енок лөө. Енок лөө. Харин тий. Тэгээ нэг тийм сонин нэртэй. Тэгээ их нэртэйгээ нэр энэ ажлыг хамт хийжсэн юм шүү дээ Тий. тий. Азийн давчаа хариуц. За. Тэгэд манай хүн чинь нэг Монголын хувьсгалд оролцохоор хүрээд ирж байгаа шүү дээ. Тэгээ хурж ирэнгүүтээ их богино хугацаанд манай хүн чинь за яг бодоогийн хэрэг дээр бол оролцоо нэг их биш харагдаад байгаа. Бодоогийн хэрэг бол Данзан бодоо хоёрын хоорондын зөрчил шүү дээ ер нь. Яг манай хүн бол очиж тийм нөлөөлж байгаа юмнуудыг харагдана л да. Одоо жишээлбэл нөгөө гизэг хайжилт асуудал чи энэний хадгаас шүү дээ. Юунаас болсон бэ гэхлээр улаан цэрэг баруун Монголыг чөлөөлөхөөр явах та. За. Тэр чин Фальский, Цэбэнэпл хоёр одоо дарга ахалсан цэргийн анги явсан шүү дээ. Тэгээд тэд нар чин баруун Монголын нутагт ирэнгүүтээ нөгөө ардуудаас адуу мал аваад тэгээд дайн дуусны дараа төлнө гэд тэг хүмүүс өгчихгүй юу. Тэгээд яг тэгээд баруун хязгаарын байлдаанч болоод дууссан. Дуусаж яг тэр улаан цэргийн ангийн дарга чинь цэрэг ангитайгаа нутаг уцчих юм байна. Мөнгө өгдөггүй. Тэгээд юу баруун хязгаарын ардуудаас хомдол гаргахгүй юу. Тэгээд хомдол гаргахдаа Хатанбаатар магсарж авт гаргана шүү дээ. Яг тэгвэл нөгөө Монгол цэргийн захирагч нь Баатар хүн явсан юм чинь. Тэгээ Баатар хүн бодоод дөр орж асуудал тавьсан юм байна л да. Яг ингэсэн юм аа. Төлнө гэсэн юм аа. Тэгээ одоо төлөөгүй. Одоо дөр Фальскийн хаан жоохон бүүмэд хаашаа томлогтой хөвцсөн бүүмэд одоо энийг нэг шийдэх хэрэгтэй байна гэд. Тэгэхээр нь бодоо юу байсан баг. Орос цэргийн командлал асуудал тавьсан баг. Танай л дарганаар төлнө гэсэн юм гэд. Тэгсэн Оросууд уурлаад тэгвэл та нар юу яриад байгаа? Орос орнд өлсгөлэн болж байгаа цаан чинь. Юун тэр адуу малны юм төлөг. Манай тэр байтугай танай малцсны тасарх. Бүрээд халимгүй чи өлсөж өгөх гэж байна. Та нар тийм мундаг юм бол тэднэрт туслаач гэдэг. Тэгээ бодоо өгөөд манайх ч одоо тэгээ туслаач гэсэн улсын сан хөмрөгт мөнгө алгаа. Төсөв алдагдaltaй яваад байна гэдэг. Тийм ярьсан. Тэгээд тэгсэн чинь элбэгдэрж тэгсэн байна. Та нар автономтын үед эхнэр гизэг ажиллаж байгаа л Оросын өрөвдийн өрөв төлсөн шүү дээ. Хонхтын жамингуу санаачлахаар
хайчилсан шүү дээ. Би л тэр шиг л хэдэн гизэг хайчлал яачихгүй юу гэсэн гэж. Тэгээд одоо гэхдээ өөрхөн амтан хайжлахтаа дуусныг бодоход аргагүй шаханд орсон шиг байна. Ер нь бол тэрнээсээ шүүс ямар галзуурсан биш. Гэр мэт өсөрж гараад коммунист үзлэр тий. Тэр чин тэр өглөөгийн өндөр гардаг шиг өглөөдөр гардаг үлээ нэг бодоо ихнэр гэцэг ажиллаад идэг гэж. Аль кинон дээр нь гардаг үлээ. Тэрний шиг тийм хувьсгалт залуучуудын хөдөлгөөн биш. Загваржийг хандлага өөрчлөх гэсэн явдал биш үү? Биш. Тэгтээ бодоо их бас айхтар. Шахаад байхлаар нь нөхөр ихлэ богдод хэлвчээд гарч хайчилсан байна. Богдод хэлвж байгаа чинь нөгөө түрүүчийнх нь гизэг хайчлах асуудлыг чинь богд зогсоосон шүү дээ. Та нар одоо энийг бойл хөөе гэдэг. Тэгээ хоёр дахь зогсоо гэдгийг мэдчих байхгүй юу? Тэгээ би гарч хайчлаа шүү. Хаан таа гэж хэлчихэд гараа шидсэн байгаа. Тэгээ яг нөгөөд чи хайчлаад эхлэнгүүд богд зэрлэг гаргаад наад нэг балаа юм зогсоо гэж зогсооцсон. Тэгвэл тэр ч бас мөнгө цугларсан юм шиг байгаа шүү. Дараа нь бодоог усагдсны дараа жалхан цутгтыг ерөнхий сайд байх үед энэ чинь 20 мянган алтар рублээр өхөр мал авч өгсөн байдгийг. Тэгээ бүрээд халимгийн тийм нэг юунд нэг нэвтрүүл дээр иржээс туслан гэсэн тухай. Тэгэхээр тэр мөнгө чинь тэндээс үүдэлтэй мөнгө байхгүй. Тэр нөхөр бол бас тэрүүгээр бужигн болоод яваад байгаа тохиолдолтой. Тэгтээ ер нь бол 20 за боддоо цаазлагдал тэгэл нөхөр цэргийн зөвлөлийн дарга болол Монголын арми. Тий. Тэр үеийн нөгөө цэргийн зөвлөлийн дарга гэхээр манайхан сайн ойлгохгүй гэж магадгүй. Тэр үеийн цэргийн зөвлөлийн дарга гэж одоо яг number 1 байхгүй цэргийн хувьд. Тэрний чинь доор нь бүх цэргийн жанжин. Батлан хамгаалгын сайд гэж юм. Жанжин Сүхбаатар бол батлан хамгаалгын сайд байжгаад мань хүн чинь нөгөө Орос цэргийг улаан цэргийг гаргая гэдэг асуудал тавьснаас болж гусагдаад тэгээд Хатанбаатар Магсаржигыг орлогч сайдаас нь жинхэнэ сайд болгож дээш нь гаргаад жанжинд бүх цэргийн жанжин гэдэг нэг цол өгöd. Тэгтээ тэрний доор нь Хатанбаатарын доор чинь Шеко гэдэг жанжигчдын дарга гэдэг орлогын тавьсан. Тэрний дээр нь элбэг дорж ирэн чинь юм шиг. Тэрний дээр нь элбэг дорж ирэн чинь байна. Хөөхт амар амт байхгүй. Яг мэдээж тэгтээ юу л да хөрхий Монголын хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга гэдэг бол бас нэг тийм мундаг чимтэй бас биш л дээ. Яг гэвэл хүрээнд чи улаан цэрэг байгаа дах юм чи. Жинхэнэ цэргийн хүчийг барьж байгаа нь улаан цэрэг штэ. Тэг яг манайх нэг цөөхөн хэдэн зэрэг байж байгаа нь үнэн. Тэгтээ тэгээд тэр дотор ч бас нэг юм. Эн чинь цэргийн талдаа бол номер 1 болчиход байгаа. 20 он тэр Азийн төвчний дарга багтай ингээ гэр бүлээ зохиосоод нөхөр нөгөө өмнөх амбицаа гүйцээх гэж оролцсон юм шүү. Бүрээдийн автономт улсыг байгуулах санаачлага гаргаж ирсэн гэдэг. Тий. Энэ одоо бүрээдуудын 4 удаагийн оролдлого байдیں۔ Нэг юм өөрийн автономтой болох эсвэл Монголтой нэгдэг ч гэдэг юм уу. Нэг юм одоо пан-монголизмын үзлийг илэрхийлэл болсон. Тэр 4 удаагийн оролдлогын хоёрт нь элбэг дорж ирэн чинь оролцсон. Нэг нь хэлсэн шүү дээ нөгөө бүр нацкомын үед Монголтой нийлье гэж богдод мандал өргөе гэж ирсэн гэдэг. Хоёр дахь нь над 20 оны үед автоном байгуулъя гэдэг юм явж байгаа. Дараа нь эн чинь дараагийн хоёр нь бол 37 56. Хоёуланд нь төгөөс буцахуулаад бүр эсэргээрээ болоод дууссан л та. Тэр 20 оны 9 сарын нөгөө дээд үдэд болсон манай 7-гийн анхны 7 гэснээс энэ дотор чи элбэг дорж ирэн чинь бас байж таарад байна шүү дээ. Тэр зөвлөгөн дээр байлгүй яг. Тэгэхээр чи үндэслэгч цэвэн жамсраанаач байх байсан. Тэгэхээр чинь 7 биш байхгүй. Бүрээд энэ хоёр бүрээдэг оруулал дахиад орон мэдхгүй хэнийг нэмэх юм байгаа юм чинь баг 10 хүн болох гэдэг юм л да. Үгүй 7 ч нь бол юу штэ. Хойшоогоо явсан 7. За. Одоо тэрнээс биш ардын намайг анх үндэслэлсэн гэх юм бол 40 ид гараа явчихна. 40 дүүний хүрээний бүлгэм, консулын бүлгэм гэдэг энэ хоёр бүлгэм үндэслэн байгуулсан хүмүүсийг
тооцоод явчих юм бол 40 гарчин зүгээр тэр 40 гарсан хүмүүсийн дундаас 7 Оросд одоо тусламж гуйхаар очсон учраас эдний чинь анхны 7 гэж нэрлээд байгаа тийм учиртай. Тэгээд очингууд чи эдний хажууд ингээд Цэвэн Жамсрана, Элбэг Доржинчино гэл бахан бүрээд тавьчихж байгаа штэ. Тэгээ хэрвээ бид нар нөгөө энэ бородод байгаа агуулсаж байгаа үүрэг оройлыг нэг нарийн сайн судлахгүй байгаа учраас тэгээд нэг судлахаараа Жамсрана шиг ингээд дээж нь үргэж шидэж тэнгэр тавиад нэг бол Элбэг Доржинчино шиг шалан дор хийж тавиад ингээд болохгүй юм л да. Тэрнээс ширвээ одоо харах юм бол очиод юу хийж байгаа штэ. Анхны 7 ч очиод 3 хуваагдчихж байгаа штэ. 3 нь Москва руу тусламж одоо дээд байгууллагаас тусламж гуйхаар яваад Сүхбаатар чавлсан 2 цэргийн сургууль хийхээр эрхүүд үлдээд бодоо лосол биш бодоо догсон 2 хүрээ рүү буцаж ирж байгаа. Одоо манай дүг нэг л өвчтэй. Ягаад цэдэшг очицгээ хөргөж байгаа цуг явсан шүү дээ. Бодоо догсон баяртай. Хүрээ рүү буцна гэдэг бол амар эрсдэлтэй үсттэй тий. Яг бол та нарыг явцсан юм мэдсэн байгаа. Тэгээ хүрээнд одоо бүх асуудлыг мэдчихсэн гамингийн цэргийн эрхтэнгүүд бол одоо энэ ардын намын нөхдийг барьж өгөх юм бол 40 ян чанаар шагнамаг айгуу тийм юутай энэ хоёр ч нууц ажил хийхээр буцаж штэ. Москва явж байгаа групп бол бас гайгүй штэ. Тийм ч тусламж гуйхаар очиж байгаа юм чинь. Эрхүүдүүлж байгаа хоёр ч гэсэн тий цэргийн сургууль хийгээд дараа чинь яг хүрээ рүү ирж байгаа хоёр чинь л жинхэнэ эрсдлийг үрж байгаа хоёр штэ. Тэгэхээр чинь тэгээ явхад тэрнтэй хамт авчиад бүрээдүүдийг цуг явуулчихлаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нэр тэр улсуудыг ягаад ч мархиж чадах. Тэд нар чинь өөрхийг голбоо барьж энэ тэр гэсэн улсууд байгаа штэ. Юм таарав Цэдэшг Кочицки өөрхийн хинжүүлээ. Тэдрийг манай түүхэнд орхиор хөвчдөг байхгүй. Өөрхийг гээгчдэг. Тэрнтэй адилхан Ринчино бол одоо яалчгүй л ихнээсээ явсан хүний нэг. Тэгэхдээ одоо намын анх дугаар их хурал дээр одоо Эрмэлзэх 10 зүйл мөлийг томьёолж бичгэд бол Ринчино биш Цэвэн Жамсрана болж байгаа. Ер нь бол тэр маань юг харуулдаг байна гэхээр Ринчино маань бол бас нэг тийм жинтэй хүн биш байна гэдгийг харуулдаг байгаа гэсэн үг л дээ. Мань хүн чинь ер нь 22 оны дунд төгсгөлөөс л ингээл хүчээ аваад гараад ирж байгаа хүн баггүй. Яг бол Жамсрана бол Монголд ирснийхээ дараа мань хүн тэр дотоод улс төрд нь хутгалтахаас зайлсхийгээд мань хүн чинь дандаа тийм соёл боловсрол шинжлэх ухааны академик гэвчж байгаа штэ. Өөрийнх нь сонирхолтой. Тэр 21 онд чинь хилийн чанд ардын намын орлогч гэдэг үүрэгтэй байсан байл ш. Тэр нь одоо ямар юу хийдэг гэсэн үг. Одоо ардын одоос намууд чинь гадаадд нэг юу хийдэг үстэй төлөвлөгчийн газар байдаг. Тэр шиг гэсэн ямар ч гүг тэр чинь өөрхийн нөгөө дотоод нөгөөдх нь байгаагүй нөгөө засгаа ирэхээ аваагүй байсан үед л болж байгаа үйл явдал штэ. Тэгэхээр зэрэг чи тэнд одоо ингээд нөгөө ардын журам цэргийн эмхлэгдэн байгуулж эхэлж байна тий. Тэгэхээр чин дороо тэр цэргийн живсэг хэрэгсэл элдв 7 юм чинь нийлүүлэх барих нэг тэрийг нь зохицуулж явах нэг хүн хэрэгтэй штэ. Тэр нь Элбэг Доржин чинь болохгүй. Тэгэхээр энэ хүн бол зохион байгуулах тийм их чадвар сайтай хүн багт. Ер нь бол. Жамсранагоо бол бичгийн одоо хүн шүү дээ. Мань хүнийг одоо Сертескийн баригадын зэвсгээ агуулхаас 1000 винтов тийшээ хажуул гэвэл Жамсранагоо бол хийсэлж магадгүй. Энэ хүн чинь бол зохион байгуулах авьяастай хүн учраас тэрий чинь зохион байгуулад ингэн за одоо ингээд Монголоос тийм улсууд ирнэ шүү. Сумьявисын цагруудаас төдөн захар ирнэ гэсэн тэднэр очиж явна шүү ч гэх юм зохион байгуулад байгаа хүн багхгүй. Цэргийн зөвлөлийн дарга гэдэг чинь бас нэг дарийн утаа өнөрлөлтсөн нөхөр байгаа тийм. Өмнө нь бас нэг авч байгаа. Тэгээ ер нь бол бүр огт хоосонгүй нөхөр. Монгол төвдийн хорооны дарга гэдээ бас нэг юм албан тушаал байсан. Дийг удаагүй. Тийм. Тэгээ ер нь бол зөвлөлтийн тал бол энэ хүнийг ер нь Монголын хүн болгох нь хэрэгтэй гэж үзсэн болтой юм шиг. Тийм учраас манай хүн чинь хувьсгал цэргийн зөвлөлийн дарга марга гэдэг яг одоо манай намын жинхэнэ гишүүн төр гэдэг ингээд явчихж байгаа байхгүй. 1921 онд хүрээнд ирсэн
Америкийн консул Сокобин гэж хүн биш үү? Тэр хүн төвдөө бичсэн илтгэх утсандаа энэ хүрээний засгийн газрынхаа хэд хэдэн сони юм бичсэн байна. Нэгдүгürt бол энэ хүрээнд бол яг тэр засгийн тэргүүн мэргүүн тэр юм байх юм сонирн биш. Засгийн эрхийг бол ардын намхан яг хатуугаараа барьж байна гэд. Хоёрдугаарт мань хүний илтгэл дотор энэ засгийн газрын зөвлөх хоёр бүрээд байна. Тэрний нэг нь бол коммунист бүр илэрхий коммунист үзэлтэй байн одоо Орос явдаг хүн байна гэж. Тэгээд тэрийг элбэгдэр ирж байна гэж хардаад. Нөгөө зөвлөх нь нэг бол хэн байсан хууль зүйн яамны шүүхийн яамны зөвлөх байсан хэн байж магадгүй. Өрөөд нэг байсан чинь нөгөөх нь зэвэн жамсраа энэ хоёрын нэг л байх гэж надад бодогдоод байна. Тэр коммунист үзэлтэй байн одоо энд байсан бүрээдүүд чинь бүгдээрээ панмонголистууд шүү дээ. Ер нь бол тэр үедээ. Тэгэхээр зэрэг тэрэн дотроос одоо хамгийн хувьсгалж байр суурьтай байж мэдэх хүн элбэгд орж ирэн чинь баггүй. Монгол дахь дээр бас нэг бүрээдийн хороо гэх тэгэнгүүтээ тэд нар чинь хойноос Монголд бүрээдүүдийг нүүлэх асуудал энэ төр бүр хариуцаа бүр нэлээд томорсон юм шүү. Ер нь бол бүрээдүүд Монголд нүүж ирэх явц бол дэлхийн 1-р дайны үеэс эхэлсэн. Энэ чинь 15 оноос. Тэрний өмнө бол яг нүүж орж ирдэг иржсэн тохиолдлууд бол бий л дээ. Ер нь бүр 1700-аад оноос төрөвчин бүрээдүүд нүүж эхэлж исэн. Ер нь бол 15 онд юу байсан байгаа. Нөгөө дэлхийн 1-р дайд ид явж явах үед хааны зарилгаар Николай хаанчин зарилга гаргаад тэгээд энэ үндэсний сөнгөөс цэргийн албанд татах тухай зарилга гаргацсан. Гэхдээ нэг тийм дайн байлдаанд оруулах гэхээс янз бүрийн нөгөө цэргийн хар ажлууд байна шүү дээ. Окоо бухах ч гэх юм уу те. Ардлын ажлууд. Тийм ажилд ажиллах. Зорилготойгоор тийм зарилга гаргангууд тэрнээс дургуутсан. Гэхдээ хин промптер очиж өгөхүй гэж бодоход те. Тэгээд тэрнээс дургуутсан бүрээдүүдийн нүүдэл анх эхэлсэн. Анх ч яг үү нөгөө өмнө ингээд ирж орж ирээл идэг байсан сүултээ тэр ирс ихсээд 17 оны тооллохоор 7000 гарсан байдаг лүү дээ. Тэгж байдгийн. Тэгээд дараа нь октябрь хувьсгалын дараа юу хоёулаа түрүү хэлсэн шүү дээ 18 онд Сибирь зөвлөл засаг унаад гээд тэгээд Сибирь зөвлөл засаг унаад тэгээд нөгөө бүрээдүүд чинь цэрэг татсан чинь би яхан засаг нь цагаан юм чинь. Тэгээ бахан бүрээдүүд цагаан цэрэгт орсон байна. Дээрээс нь манай нөгөө дотны янд баруун өнгөрн Атман Семенов хоёр чинь бүрээдийн батальон байгуулна, үндэсний батальон байгуулна гэдэг зорилго тавиад баахан бүрээдүүдийг тэр цэрэгт татаад оруулсан. Тэр нь ч нэг тийм бүрээдүүд үндэсэндээ ч болж байгаа юм биш. Тэр хоёр чинь цалингийн сайн төлдөг гэсэн хоёр. Тэгээ мөнгө дээрэмдэж авдаг байсан юм л дээ. Тэгтээ цалингийн төлдөг байсан байхгүй. Тэр хүн чинь амьдрах арга байхгүй цалин хараал явна штэ тий. Тэгээ тэр олон цагаантанд орцсон бүрээдүүд чинь нөгөө улаан харим давшаад ирэхээр асуудалтай болно штэ. Цагааны зэрэг байсан гэд шийтгүүлнэ штэ. Ганц бүрээдүүд ч биш штэ. Хин ч байсан тэгнэ штэ. Тэгээд нэг давлгаад тагтдаг гэж явсан. Нөгөө цагаант зүтгэсэн хэрэгээр одоо тэгээд асуудалд орцсон нөхдүүд. 3 дахь давлгаа нь хамтралжуулах хөдөлгөөн эхлэх гэж явсан. Нөгөө хамтралжуулах чиний малыг ч хамтрал аваад эхлэхээр чи малчин хүн малаа алдчихвал тэгээд яаж амьд суух юм бэ те. Тэр нийтийн аж ахуй ойлгохгүй шүү дээ тэр малчин хүн чинь. Тэгээд тийм учраас маш олон айл одоо юу байсан хамтралжуулах хөдөлгөөнөөс болж энэ 26 оны 6 сард хийсэн тооллогоор 35514 бүрээд Монголын нутагт бүртгэгдсэн байна. Талаа юм хөө гэж байгаа. Тэр үеийн доогоороо бодох юм бол 9000 өрх. Тэгээд эдгээр чинь айжимдаа өөрхийн амьтад тэгээд нөгөө цагаантнуудын үлдэгдэл гэж ад үзэгдээд тэгээд дараа нь нөгөө лүмбэн хэрэгээс эхлээд хэлмэгдэл төртөх улсуудад. Тэгвэл огт үндэсгүй биш байхгүй чи цагаантны зэрэг зүтгээ зүхтаасан хамтралжуулах хөтөлбөрнөөс зүхтаасан ер нь лулаатан дургуй хүмүүс
байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бас үндэсгүй бишэлтэй. Элбэг дорчин чинь 22 оноос бол тэгээд нэлээд томорж эхэлж байна гэдэг нь. Намын туурын гишүүн болж байна. Туурын гишүүн хувьсгал цэргийн зөвлөлийн дарга. За. Эн чинь асар том албан тушаал шүү дээ. Юу юм бэ? Үндсэн том албан тушаалуудын нэг дээр очсон шүү. Тий. Тэгээ эн чинь нөгөө монголчуудыгаа таригддаг. Эн чинь бас нөгөө Петербургийн их сургуульд төгссөн хүн чинь янз бүрийн үзэл суртал муртлын юмыг аягүй сайн мэддэг. Ийм нөхөр байжгаад тэгээд зөвлөлтийнхэн энэ ерн гэтэрлээ гэдэг дүгнэлт тэр биес хийсэн баг. Манай хүн чинь 2-3 ч удаа одоо зөвлөлт Оросд очиж Монголын асуудлаар илтгэл тавьсан. Тэрэн дотор тавьсан илтгэл дотор сонин санаанууд бий. Бурятыг Монголтой нэгтгэд тэгээд ингээд яваандаа зөвлөлт улсын бүрэлдэхүүнд орох юм а гэж. Тийм санаатай тавьсан илтгэл байдэ. Тэгэхээр нөгөө панмонголистуудын ялгаа гэдэг нь жишээл Цэвэн Жамсраг нь бол Монголыг нэгтгэх хэрэгтэй. Гэхдээ Бурятыг биш өвөр Монгол Монголыг нэгтгэхэд нэгдсэн Монгол улс бий болгоод тэр нь тусгаар улс байх юм а гэдэг нь шүү дээ. Хэн бол Элбэг дорчин чинь бол үгүй ингээд өстой Бурят мөрөдтэй бүгдийг нийлүүлж нэгтгээд тэгээд тэр бол зөвлөлтийн бүрэлдэхүүнд байх юм гэж. Би тэгээ хэр үний юм бол бас эргэлзээд байгаа. Яг тэгвэл мань хүн яваандаа гэдэг юм баггүй. Яваандаа гэдэг хэдэн жил чинь бүгд. Тэгээд бүгдэрийг нэгтгэж хайшаа. Тэгээд мань хүний чинь шүүмжилсэн хүмүүс бас гарна штэ. Панмонголизм үзэл гэдгээр шүүмжилсэн хүмүүс нэлээд гарсан. Тэднэр нь бол үгүй энэ нөхөр яг энэ нэрийн дор Монголыг тасалж авах гэж байна. Панмонголист улс байгуулах гэж байна. Гэт нөгөөх нь нэрээж тэгж бодож ийсэн юм уу? Наад бол тэрэндээ итгэж ийсэн ч юм уу ч юм уу. Тэгтээ дайсныг дарж авахд бол ямар нэг юм зохиох хэрэгтэй шүү дээ. Тэгээ зохиосон юм байна л гэж бодоод байгаа. Зөвлөлтүүдийн ч дургу хүрсэн баха. Тэр нь өөрөө зориуд бас зөвлөлтийн томоотолсон юм байгаа юу? Яг мань хүн харгалдаг л байсан юм байна гэж би хараад байгаа. Тэгээ мань хүн ч тэр 25 онд хөгдөж явахдаа тэгээд байгаа шүү дээ. Би та нарыг өстой олон жил халахлаа даа тэгээд одоо ч та нарыг аландаа жинхэнэ коммунист ирэндээ гэдэг байгаа нь тийм учиртай юм. Юуны тэр энэ хүн чинь тэгээд тэр үедээ нөлөө бүхий итгэдэг байсан гэдэг нь одоо жишээл энэ шинэ үндсэн хуулийг зохион байгуулах комисс оролдож байна. За. Одоо энэ Наацав командир нийтлэл гэж. Амар сайд. Цэрэн дорд сайд. Элбэг дорчин чинь Хатанбаатар Магсаржав. Энэ зөвлөлтөөс өргөдөж ирсэн хуульч Всесяцкий гэдэг. Тэгэхээр энэ чинь үндсэн хууль бичлэлээ суугаад шүү дээ энэ хүн чинь. Мундаг хүмүүстэй. Тийм байна. Нилээн толгой дээр нь суудсан тий. Тэгээ толгой дээр суудсан. Одоо энэ бол одоо ингээд чи хардаа хувьсгал цэргийн зөвлөлийн дарга Элбэг дорчин гэдэг хүн. Энэ Жанжиставын штабын дарга Шако гэдэг хүн. Энэ Хатанбаатар Магсаржав манай Батлан хамгаалахын сайд. Энэ хэм чой болсон. Тэгээ нат үзэх буланд Насторж. Бас сонирн байгаа үстэй тий. Том амт юм байна. Тэр Шинжээний торгууд өвөр Монголтой холбоотой асуудал дээр нөхөр яаж оролцсон юм? Өөр очсон юм уу? Өөрөө очоогүй. Гэхдээ тийшээгээ хүн амьтан явуулах, хувьсгал ажил зохион байгуулах барих ийм юмд их оролцсон. Тэр байтугай би бол тэр өвөр Монгол томилогдсон командирны төлөөлөгч очирв бол Элбэг дорчин нөлөөгөөр томилогдсон байх гэж бодоод байгаа. Эн чин Жанжин Сүхбаатарыг эренгүүт улаан үдэд эренгүүт юугаар нь туслахаар навч тэр очирвыг томилжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Элбэг дорчин энэ хоёр чинь танилуд байж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг аль дугаар дээр үлээ энэ очирвыг юу ахаа гэд би чамтай хэлсэн шүү дээ. Энэ Хяхтын музейд хамаагийн манай ойлын энэ сонгол бүрээд байхаа гэж Ринчин ардын хувьсгалын үйлрэгт оролцохоос өмнө хаан гайлын байцааг хийж Хяхтад хийжсэн шүү дээ. Тэгэхээр энэ тэр нутгийн хоёр байгаад байгаа. Тэгээд нөхөр өвөр Монголд нууц ажиллаар яваад өгсөн. Тэгээ Ринчино тэрэнд оролцож ийсэн л гэсэн ийм үг байхгүй. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох
Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хурж байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. За одоо ингээд намрын халуун өдрүүд эхэлж байна 24 оны. Хэрэн данцаг цааслахад тэр кинонд гардаг шиг нөхөр хэр идэвхтэй оролцсон үний юм. Энэ хоёр муудалцах шалтгаан байх юм. Гэхдээ юу л да данцаг цааслах ажлыг эхлэхээс өмнө нэг юм хэлэх хэрэгтэй. Яагаад Турар Рыскулов гэдэг казахыг дамжиж ирүүлж байгаа юм? Комментарнээс. Тэгээ элбэгдэржин чинь комментарны хүн бас биш болчиход байгаа байхгүй. Эний чи явжид Монголын нэг хэсэг болгоод хийцэн байгаа шүү дээ. Энэ ч хувьсгал цэргийн зөвлөлийн дарга хийгээ суугаад шүү дээ энэ гэж. Турар Рыскулов комментарны төлөөлөгч гэж томилж явуулж байгаа. Тэгээд эн чин тэр юуны намын 3 дугаар их хуралдахаас өмнө тэр чин 6 сард билүү Монголын хөгжлийн зам чөлөөний өгүүлэг байна. Сонин дэвлэвч тавьсан. Тэгээ тэр өгүүлэг дээр маань хүн ерөөсөө Монголын одоо цаашаага явах зам болвол бүгдээр нь хулс байгуулад зөвлөлт маягийн одоо тийм тогтолцоотой болох явдал юм а гэж. Данзан тэнд дургуутсан. Тэ? Данзан бол дургуутсаа тийм байдгүй маа. Юу яриад байгаа. Энэ бол бид нар анхны ардын намын нөхдийн анхны баталсан ирмэлцэх 10 зүйл дээр л байна. Тийм зөвлөлжүүлэх мөвлжүүлэх асуудал одоохондоо байхгүй шүү гэдэг. Зөрчил тэндээс эхэлсэн. Хэн зөвлөлтийнхэн бол энэ элбэгдөрж ер нь эвгүй нөлөөтэй болчлоо гэд мань хүнийг сармжуулах зорилгоор Рыскуловыг хүрээнд авчирсан баг. Тэр чинь нөгөө монголчуудын дунд байгаа цорын ганц боловсралтай гэдэг тооцогдоод байгаа юм чи муур багш шиг амт болчихж байгаа байхгүй. Тэнд чинь ганцхан данзантай л үзээд байгаа болохоор бусдууд нь бол элбэгдэрж байгаа гэл ингээд яваад байна гэсэн үг шүү дээ. Тэрийг одоо зөвлөлтийг харчаад энэ хитэрж байна гэдэг комментарийн төлөөлөгч гэдэг нэг авчираа тавьчихж байгаа. Тэгэхээр тэр чинь бас нэг Турар Рыскулов чинь сүүлдээ эн чинь зөвлөлтийн юу ерөнхий сайдын орлогч морлогч том албанд шалгаж явсан байхгүй. Эн чинь Туркестаны коммунист намыг байгуулж исэн. Ер нь бол үзэл одоо онлайн талаар бол Ринченогоо давжил нулимд өнгөхөөс биш огт тутахгүй гар томлоод тэр нөгөө муур багшийн одоо юг байр суурийг нурах гэж штэ зөвлөлтийнхэн. Гэхдээ Ринченогийн бүгд найрамд хулсыг тунхаглаж зөвлөлт маягийн бүгд найрамд хулс болох ёстой гэдэг одоо зүтгүүлж байгаа санааг бол дэмжин штэ. Тэ? Ийм тэнцээ их давхар сонин тоглолтууд явсан байхгүй. Буцах шалтгаан нь юм уу? Өөрөө монголчууд буцах гэсэн шиг орсууд өөрсдөө татаа авчихсан ямар ч юм. Монголчуудын дургу хөргөс юм бас. Хөргөс. Тэгээ болоогүй штэ тэр хүртэлч. Тэгээд намрын халуун өдрүүд. Яг намрын халуун өдрүүд киног хоёулаа нэг дугаар дээр ирсэн. Туушинт гэдэг цаг төхөд тэгээ туушинт. Хүүдээ. Тэр кинон дэр ингээ элбэгдэж чинь нэг айгүй сайхан төв тэ. Ерөнхийдөө тийм Ленин багшийн дуултай нөхөр гардаг штэ тэ. Тийм болоогүй штэ манай хүн чинь данзантай үзээд штэ янз янзаар хэлээд тэгээ сүүлдээ данзан уурлаад одоо юу яахгүйгээд ер нь бол тэр намын 3 дугаар хурлыг тойрсон үйл явдал төр чинь юу орсуудын гар их хүчтэй орсон штэ. Тэр дотоодын хамгаалахын гүйж очиж данзан баривчилж ийн. Чи дотоодын хамгаалахын дарга нь бүрээд Батрун байсан штэ. Константин Батрун гэдэг хүн байсан. Гэх мэт. Тэр бол бид нар нөгөө нэг ингээд наадталт монголчуудын дунд болж байгаа үйл явдлыг яриад байгаа болохоос цаана зөндөө үйл явдал болсон байна. Тэрний бүх баримтууд одоогоор ил биш. Бид нар тэрийг ирээдүйд олж үзэх баг. Одоогоор нь бид нар мэдэхгүй. Гэхдээ тэнд цаг уурны олон тоглолтууд яваад тэгээд данзанга цааслаад авч штэ. Гэхдээ энэ үе бол бидний хувьд айгүй тийм эвгүй эргэлтийн үе штэ. 5 сард богд хаанаас орсон. Ханг болцсон. Төрийн тэргүүн болцсон. Дараагийн төрийн тэргүүн айгүй бол 3 настай тодруулаад 20 жил хүлээх ёстой болчихж штэ. Монголын ойлголтоор л. Тэр хооронд 5 сарын сүүлээр Бээжинд зөвлөлт хятадын гэрээ байгуулагдсан. Манайхыг хятадын нэг хэсэг гээд зөвлөлт нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээ ийм байгаа үед бол сүүл рүүгээ за одоо дүүрсэн хэрэг тэр зөвлөлт маягийн бүгд найрамд тулсан байгуулъя
гэдэг шийдэлд хүрцгээж байгаа байхгүй. Тэр шийдэлд хүрэхийн тулд дундаа данзангаа цааслаад тий гэх мэт ийм олон үйл явдал болсон байна. Тэгэд энэ үеэс эхлээд нөгөө Рискулов, Ринчино хоёр чинь муур багшийн оройлыг одоо байр суурьны төлөө алаан болж байгаа юм л да. Тэгэд одоо тэр үед чинь нөгөө данзантан гус чаяад шинэ одоо удирдлага гарч ирж байгаа шүү дээ. Шинэ удирдлага гарч ирэхэд намын дараагаар Дамбад орж. Ерөнхий сайдаар Цэрэнд орж. За тэгээд одоо намын удирдлагад Жаданба нөгөө данзан ч бүх зэргийн жанжин байсан шүү дээ. Тэгээд данзан сааслаа ийдсэн учраас чой болсон. Жаданба чой болсон, Дамбад орж 3, хойн цог сурж ирсэн 3. Нэг үе оюутнууд бие биенийг фракцлж штэ тэр хэвээр. Гэх мэтэр ингээд шинэ удирдлага гараад ирж байгаа. Гэлэгсэнг үргийн хинжүүлээ. За тэгээд энэ хүмүүс чинь гарч ирээд ингээд урлаа хийх гэдэг, төөрөөний урлаа хийх гэдэг. Тэгээд төөрөөний урлаа хийх гэл нэг одоо ингээд цөмөрөө нэг энэ асуудлыг шийдэх үгээр зэрэгэл элбэгдэрж гарч ирэл бахан онл яриад. Ийм байдгүй маа гэл ингээд одоо онлоор бол манай одоо юу гэдгийг тэр марксизмын тэр онлын тэр Бухарын дэгж хэлэхтэй одоо хинч гэдгийг Плеханов ингэж ярихтаа тэгэнгүүт Рискулов вэж тийм байдгүй юм. Бухарын ингэж ярьсан, Троцкий гэж ярьсан ингээд сүүлдээ Жаданбад урсж байгаа шүү дээ. Хөөх төв орооноос хурлаж амар залхуутай юм болсон сүүлдээ. Нөгөө хоёр ч ном хаялцаад юу ч ярьж байгаа юм. Юу ч хийх гээд байгаа юм ийм болсон юм аа гэдэг. Залхаж байгаа байхгүй. Уул нэг 10 адуу наашин заашин гүйдэх асуудал шийдэх гэсэн чинь хоёр нөхөр увсгал яриад Бухарын Троцкий нөгөө монголчууд ингээ араас уцаа юм бол доо тэд энэ хоёр одоо хизээ дуусах юм бол доо гэл тэгэнгүүт нөгөө элбэгдэрийн чинь үгүй ялаа гэж тэгж ярих юм бол гэл ингээд шат ахаал тэгэнгүүт нь Рискулов нь давж нүлмэл энэ хоёр чинь тэр тал дээр бол нөгөө онлын том хоёр амар бэлтгэгдсэн хоёр байгаа шүү дээ. Тэгэл ингээд сүүлдээ монголчууд нь залхаад тэгээд Жаданба эхэлсэн л гаргасан бид. Юу шийдвэр хийж хөөчүүл яадаг. Тэгэнгүүт Дамбад орж бас нохой. Дамбад орж нь за би өөр Монголын ардын намыг байгуулахаар явлаа нөхдөө. Эзгүүд учрыг олчаарэ гэдээ гараа шинжиж байгаа байхгүй. Тэгээ маань хүн чинь тэнд хаалганд очсон 50,000 янчаанаа барьсан нөгөө Мерсе Боингэр лөөр хинжүүлээ. Цэрэн дон руу өнтрийг найруулад нам байгуулад яваад байгаа. Тэр хооронд нь төөрөө энд хуралдаад тэгээд Рискуловын ч хөөе, элбэгдэржиж хөөе гэд шийдэ хайсан байхгүй. Тэр ч бас зөв л дөө. Яг тэгвэл яаж эргэхийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгээ хэрвээ буруугаар эргээд энэ улсууд буруу шийдвэр гаргацсан байна. Эсэргүүнүүд болоод явчвал Дамбад орж тэндээс үгүй байж намайг эзгүүд гаргацсан байна. Би өчнгөө болголоо гэж аахгүй юу. Нохой бас манайхан ч бас нэг тийм ч тэнэг хүмүүс бас биш. Тэгтээ буцаахта бүр хүсэлттэй буцаасан байгаа. Зөвлөлтийн бүрийн хэрэгтлэлэгчтэй. Манайхан хүсэлт гаргаж хэлсэн байна. Хүсэлт гаргаж хэлэхдээ дахиж Монголын хэрэгт битгий оролцуулаарай гэж. Тэр тэгтлэн залхаасан байна. Тэгээд тэр алдарт үг хэлсэн ба шүү дээ. Тэгээ мань хүн чинь буцахтаа согтуу гомдож штэ монголчуудад хүн ирээд ингээд өөднө татах гэдэг. Ховсголтон зүтгэхэд өвчнөө юм болж байгаа чинь аваа үгүй болчдаг. Тэгээ та нар мэдхгүй л үү да. Та нарыг бүгдээр ингэж нухах байсан юм. Би тулдаа ингээ хамгаалж ирсэн байхгүй юу гэж хэлсэн ба. Тэгэхээр тэр коммунист биш. Тэгээд яг мань хүнийг буцаад очингууд нь Улаан профессорын институт гэж байсан л да. Одоо ухуулагчд бэлддэг. Тэгээд тэр институтэд байлгаж байгаа дараа нь Күүтвийн багшаар нэг хэсэг байлгаж байгаа. Тэгээ мань хүн чинь очицсан өнөө бас бүрээдэх хэрэгт оролцох гэж их явсан. Зүгээр үе чадахгүй л да энэ чинь. Тэгээд тэр 37 хоногийн бүрээдэг одоо энэ Бурнацкомын гишүүн байсан, бүрээдийн коммунистууд байсан улсууд чинь нөгөө манайхыг өмүүлээд байсан Амгаев, бүрээдийн ерөнхий сайд байсан Ербанов, энэ элбэгдэрж Ринчино гэх мэтийн улсууд чинь бүгдийг нь 37 онд барьж яваад цацалсан шүү дээ. Тэгэл дараа нь чинь 90 онд хэлмэг цагаатгсан санагдаж байна тий. Тэ сүүлд нь цагаатгагдсан. Тэгээд тэр өдгөө сүүлд нь Батапов бүрээдийн ерөнхийлөгч байх үед үлүүдээ элбэгдэржийн хөшөө гэж хийгээд
Яг гоо энэ хүн янз бүрийн үзэлтэй хүн байсан байж болно. Янз бүрийн юутай байсан байж болно. Гэхдээ яг бурятуудын хувьд бол бас аргагүй автономийн төлөө тэмцсэн. Бурятын үндэсний ороог анх байгуулалтсан анхны дарга нь байсан үсгийн зохиосон гэдэг яг бурятууд бол юу байх хэвээр. Манай түүхэнд бол одоо тэгээд би бол одоо тэр кинон дээр гардаг шиг яг ингээд гаргуулуулаад ингээ буу өрөөд гүгээд исэн хүн арай биш. Тэгтээ нэг хэсэг бол өөрийгөө одоо үнэхээр муур багш гэдэг дүрдээ итгээд данзан манзан ингээд устгахаар яваад исэн хүн бас мөн. Ер нь бол. Тэгэхээр энэ хүнийг 100% цагаанаар үнэлж болохгүй, 100% хараар үнэлж болохгүй. Ийм л хүн болчиход байгаа. Дахиад өөр байдлаар кино дүрд оруулал бас их сонирхол байдал гарч ирэхэл. Дангар нь баг кино ичгэр л юм шүү дээ. Жинхэнэ тухайн үеийн үйл явдлыг нэг хүний амьдралаар ингээ харуулж болохоор юу шүү дээ, дүр шүү дээ. Тэр бужигнаанууд. Тэгээд нөгөө бидний нөгөө сурцсан өнцгөр биш. Тэгээ энэ чинь би нэг гээгдээ хэлмэгдсэн, мушгагдсан гэдэг нь нөгөө социализмын үед бол эн чинь панмонголист гэдэг нэг тийш шийдчихсэн. Дараа нь бид нөгөө арчсан нийгэм тогтонгууд муу улаантны гар хөлгээд нөгөө тийш шийдчихсэн нэг ийм л хүн багхгүй. Тэгээд аль талдаа жигдсэн. Зүгээр яхав бурятууд бол одоо манай түүхэнд чуулуур гүйс гэсэн хүн гэд үнэлээд яваад байна л да. Монголчууд бид нар бас нэг үнэлгээд өгнөлт өгөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш тасгараар будаад тэр социализмын бүр цав цагаанаар будсан тэр намрын халуун өдрүүд гэдэг кинон дэр харагдаж байгаа шүү дээ. Бүр тасгараар будчихж байгаа 7 бурхан харагдгүй гэдэг кинон дэр бүр ингээм буудаа яваад байгаа хүн болоод аль аль нь биш юм аа гэж хэлэх гээд байхгүй. Тэр кино чи манай үхий хийсэн, манай найзууд хийсэн одоо тэгээд тэр шүүмжилж болохгүй юм тийм бас. Тэгээд яг тэ манай намын нөхөрч хийсэн л дээ. Гэхдээ би бол юу штэ Аристотелийн үгэнд биш Сократын үгэнд их итгэдэг хүн штэ. Платон бол миний найз. Гэхдээ үнэн илүү чухал шүү дээ гэж. За баярлалаа үзэгчтэй. Өнөөдрийн дугаар сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаар уулзцгаая. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшвол, аарц чөдрөн болон ансны шүүс уугаарай. Denk Farm